Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсөнбөр аймаг говийн бүсэд хамарж байгаа. Бүс нутгийн хөгжлийг дэмжих томоохон төслүүд хөрөнгө оруулалтын хөгжлийн асуудлыг ярилцах говийн бүсийн анх дугаар зөвлөгөөнийг эх 5 дугаар сарын 12-ноос 16-нд Дорноговь аймагт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахаар аймгийн цэцэг даргын хамын газар өргөдгсөн уралдааныг зохион байгууллаа. За Дорноговь аймагта Өмнөговь, Дундговь, Говьсөнбөр аймгаа хүлээж авна. Засгийн газар бас бүрэлдэхүүнээрээ Дорноговь аймагт хуралдан. За бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, эдийн засгийн хөгжлийн яам, шадар сайдын ажлын албагаар манай говийн бүст хийж хэрэгжүүлэх гэж байгаа одоо ингээд томоохон төслүүдэд манай аймагт ирж одоо танилцуулна гэдэг маш олон ажлууд байна. Тэгээ энэ дээр бид нар хамтын ажиллагааныхаа хэмжээ цар хүрээгээ тодорхой болгоод бид бас 9 одоо дэд ийм ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн анх дугаар одоо өргөдгсөн хуралдаан өнөөдөр бас зохион байгуулагдаад явж байна. Тэгээ энэ бүсчилсэн хөгжлийн бодлогыг бид нар аймаг орон нутагт ялангуяа одоо манай говийн бүсийн 4 аймаг маань нийлж хийж хэрэгжүүлэх томоохон мега төслүүдэд засгийн газарт бүсийнхээ анх дугаар зөвлөгөөнөөр одоо батлаад засгийн газартаа өргөн барьж засгийн газар ус Дорноговь аймагт газар дээр нь одоо хуралдаж асуудлыг шийдвэрлэнэ гэдэг ийм одоо зорилттой ажиллаж байгаамаа. Говийн бүсийн зөвлөлтийг энэ жил Дорноговь аймаг ахалж байгаа. Бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий говийн бүсийн зөвлөлийн дараа Дорноговь аймгийн засаг дарга Бат жаргал томилогджээ. Говийн бүсэд төмөр зам, авто зам, газрын цус боловсруулах үйлдвэр болон хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон төслүүд хэрэгжинэ. Энэ асуудлыг говийн бүсийн зөвлөлөөр хилцэж дараа нь засгийн газарт уламжлах юм байна. Харин засгийн газрын ээлжид хуралдаан Дорноговь аймагт болох юм а.